болосоо ээжийн төрөлн ахцнаарны өндөختийн ихнэ болосоо ауийн төрөл авганаарны сатан төрөл бүндэрэ сайн сайхан яваарай саннан дурсан толгой цоо сатан анжингарай Ургийн баярт би Лувсан Жамц гэдэг хүний хамгийн том хүү Гомб гэж хүний хүүхэд байна өөрөө. Би бол өөрөө Цэндбаатар гэдэг манай аав ээж хоёр бол 12 хүүхэд төрүүлж өсгсөн хамгийн том ууган хүү байна. Тэгээд би өөрөө би чинь авгаа хүүхэдтэй өгшин маань оюун цэцэг гэдгийн хүүхдүүд 4 хүүтэй тэгжил амьдарч байна дөө мал малжил амьдарсан насаар одоо нэг пенсэндээ гараа суугаад байж байна дөө. Аль нутгийнх вэ та? Би энэ Матсумын одоо энэ хайл гэдэг газар л одоо өсч өндийсэн нутаг. Энэ хайрхныгаа шилжиж явдгийн да биднес чи. 12 хүүхдийнх нь одоо хэдэн хүн байна? Одоо 9 байна. Өнөөдөр ургийн баярт танахнаас яаж оролцож байна? Манайхнаас ер нь нийлээ оролцсон шүү. 30 гаруй 40-од улсууд ирсэн. Ах トゥ нараа нийлээд нийлээд одоо үр хүүхэд ачцээ одоо ингээд нийлээд өөргөө оролцож байна да. баярын одоо зохион байгуулалт таны одоо төрөл садантайгаа уулзсан сэтгэл ямар байна? Маш хүнд. Эдэн үнэтэй сэтгэл байлцсан. Тэгээд гэр бүл хэдүүлээ ирв. Би одоо 3 хүүхэд өгсөнтэйгөө тэгээ ачсан нэр тагаад ирлээ. Нэг хүмүүс гадаадас байдгийг. Тэгвэл 20 гаруй жил болцсон ирж амжихгүй болоо тэгээд ирж чадаагүй. Тэгээ болтон бүгд ирсэн. За төрөл садантаа хандаж юу гэж хэлмээр байна? Төрөлсөстэй хандаж энэ одоо ишэд миний аавын биш төрсөн аавын маань Гом гэдэг хүний маань 5 дүүн байна. 5 дүүгийн байшуд юу дүүнэрийнх нь байшуд одоо хамаатан садаа ахнар дүүнэрд бүгдэд нь л баярлалаа гэж хэлээ да ахна. Энэ наадмын зохион байгуулсан ялангуяа нандаа нэргүй эднэстүүд маш их баярлалаа. За тань ч одоо мэдхгүй хүмүүс хэрэг гарч ирж байна. Энэ жоохон хүүхдүүд бол их гарч ирж штэ олон болж ирнэ. Ер нь яг багцаалах юм бол энэ Гомб гэдэг хүний үр садныг 150 гараа ятсан байх шүү. Багцаа бодож байгаагаар л миний өөрөө. Нэг ургийн бичихгүй юм уу? Нартай сайхан ерөөлийн сайхан үг хайрлаа. За ах トゥ нартай ахаа энэ ургийнхаа баярыг сайхан тэмдэглэж удам судраа мэдээж үр хүүхдээ танилцуулж тэг сайхан байна даа миний хувьд маш их баяртай байна. Энэ миний өвөө Лувсан Жамц гэдэг өвөө. Энэ миний байшид хань нийтлэн 7 гар Батын дээр л гэдэг. Энэ болохоор Лувсан Жамцын Гомб гэж өвгөн. Энэ миний ээж Дандрын намсал. Энэ одоо би өөрөө Цэндбаатар гэж энэ миний эхнэр оюун цэцэг. За энэ манай нэг дүү авгаатайгаа хоёулаа байна. Нараа 2 хүүхэдтэйгээ. Ийм л зурнууд байна да одоохондоо. ихнэ болосоо ээжийн төрөлн ахцнаарны өндөختийн ихнэ болосоо ауийн төрөл авганаарны